Сайн байцгаана уу киночтой. Өнөөдөр та бүхэндээ зориулаад 2025 онд нээлттэй хийсэн Match киног ярьж өгөхөөр бэлдлээ. Манайхан зүгээр л кино тайлбараа үзэх зураа Unitel app-аас хэрэгтэй бүх үйлчилгээгээ авах боломжтой гэж мэдсэн үү? Заавал салбар ороод шаардлага байхгүй. Зүгээр аппликейшн рүүгээ ороод нүүр хэсгээс нь л гэхэд төлбөрийн мэдээлэл, дата үлдэгдлээ хараад нэгж болон дата аваад бас өөрийн болон бусдын төлбөрийг төлөх боломжтой. Бас SIM сэргээх, POC код харах, шин дугаар авах, нэр шилжүүлэх, багц шилжих, роуминг үйлчилгээг идэвхжүүлэх боломжтой. Би чигээрэмтэй хайж цагаа алдалгүйгээр царайгаа таниулаад л хэрэгтэй үйлчилгээгээ бүгдийг нь аваарай. Unitel app таны цагийг хэмнэн. За ингээд кинонд орцгоё. 1980 онд болсон даамны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Солонгос тамирчныг хүмүүс доогуур үнэлж байж, харин Солонгосын Чо Хүү Хён финалд шалгарчээ. Түүний өрсөлдөгч нь Хятадын 9 удаагийн аварга хар баавга хочид New Wave-ийн байсан юм байна. Чо Хүү Хён Хятадын тамирчныг ялаад үүнээс хойш Хятад Японыг хамарсан Супер Лигт 11 удаа дараалан төрүүлсэн юм байна. Тэр мөчөөс хойш дэлхийн хамгийн шилдэг тоглогч гэж нэрлэгджээ. Гэсэн үгэлэмжээр кино маань эхэлнэ. Мэдээгээр даамны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Сингапурт болж байгаа билээ. Гэхийг манай гол дүрийн залуу сонсоо зогсож байна. Энэ бол манай киноны гол дүр Чо Хүү Хён. Түүнийг бүгдээрээ Чо гэж дуудацгаая. Тэгээд Хятадтай 9 дараалж аваргалсан тамирчны эсрэг тулахаар явж байна. Тэгээд хэвлэлийнхэн болон Хятадын бөөн фэнүүдийн голоор яваад орлоо. Тоглохын өмнө өнгөө сонгох үед Хятад тамирчин давуу талыг авчлаа. Тэгээд түүхэн тоглолт эхэлдэг. Хятадын тамирчин хажуудаа хүчил төрөгчийн аппараттай. Харин манай хүн тамхи гаргаж ирээд татна. Тэгээд манай Чо энэ тулаанд ялж дэлхийн цомыг өргөдөг. Дэлхийн даамны төв болсон Япон болон Хятадууд Солонгосын даамны хөгжил өндөр түвшинд хүрсэн гэдгийг үгээр ойлгосон байна. Манай хүн харин тэнд машин дээр цэцгийн хэлхээ зүүжгсэн эх орныхоо нэрийг өндөрт гаргаад явж байна. Энэ явдлаас хойш 5 сарын дараа задгаа талбайд нээлттэй даам тоглох өдөрлөг болж байдаг. Тэнд манай Чо болон даамны холбооныхан явж байна. Тэгсэн нэг хүүхэд тэнд цойлоод байна шүү. Ахмадуудыг хожоод болдоггүй. Тэнд байсан Чогийн найзууд болон хүүгийн өвөө энтер нийлж байгаад Чогийн анхаарлыг татах гэж үздэг. Хей, чи чинь одоо хүүхдэд мад тавиулаад бүр хөлөрчихсөн байх чинь вэ? Энэ хүү чинь харин ёр бусын хүү юугүй юу? Тэгсэн манай Чо эргэж харж байна. Миний хөө ёрдөө 6 сарын өмнө даам сурсан. Тэгсэн хэрнээ насаараа тоглосон надаас сайн тоглоод байгаа юм да. Тэнд байсан Чогийн найз Будукаг хүү хожчихдаг. Аль хэдийн хожчлоо штэ. Үргэлжлүүлэх хэрэг байгаа мó. Тэгсэн чинь Чо хүрээдэрлээ. Арай дуусаагүй. Юу дуусчихсан штэ. Та харал та. Чамайг дургуцахгүй бол би тоглоё. Ингээд тоглолоо. Цаана нэсэн хүмүүс болон гэрийнхэн нь аврагтай тоглох нь гэд бөөн баяр болж байна. Чо хідэн нүүдэл хийгээд тэнцүүлчлээ. За, тэнцсэн гэд дуусах уу? Ингэсэн чи үгүй гэж байна шүү. Дахиад хідэн нүүдэл хийгээд хожчлоо. Санжав. Давуу тал чамд байх тусам хожиход илүү хэцүү байдаг юм. Ингээд явлаа. Хүү дахиад нэг үзчихээгээд гуйгаад байна. Чамайг хин гэдгүү? И чанхүү гэдэг. Чо хүүг дуудаж авчираад хідэн нүүдэл үрж үзүүлээд. Чи эндээс харыг амьд үлдээж чадах юм бол би чамтай нэг удаа нүүе. Ингэж байна шүү. Ингээд чанхуу аавынхаа ажилуулдаг цагны дэлгүүрт суугаад нөгөөдхийг нь олох гэж бөө юм болдог. Хажуунаас нь өвөө нар санаагаа хэлээд анхаарлыг нь сарниулаад байна. Тэр үед харин манай Чо Баяали хүүхэдтэй даам тоглож байна. Аав нь хүүгээ магтаастай. Тэр бол манай 3 үеийн угсаа залгамжлах хүү маань. Гоц ухаантай. Яалтчгүй ирээдүйтэй даамчин болно гэж бодож байна. Чогийн найз нь хажуунаас. Залуу хүүхэд гэхэд ёстой сайн арга барилтай байна шүү. Аав нь тэндээс. Тийм ээ. Би 10 тоглоод нэг хожуул их юм байдаг юм да. Энэ нэг бала тоглоомоос болж гэр бүлийн бизнесээ орхих юм шиг байна. Чо авраг та түүнийг хэдэн сар гэртээ байлгад заад сургана байгаа. Би үн хөлсийг нь харамгүй өгнө. Чо харин тэнд зүгээр л даамаа нүгэд байж байна. Тэгснэ. Тэр мөнгөөрөө бизнесээ л хөгжүүл. Энэ хүү бизнесээс нь илүү дээр юм шиг байна. Өөрөө авьяастай л биш бол 1000 заагаад нэмэргүй байдаг юм. Түүнд ямар ч авьяас алга. Ингэчээд гараад явчлаа. Нөгөө найз нь уурлаж байна. Гоо Чо, би энэ уулзалтыг товлох гэж ямар их удсан гэж санана. Тэр бидэнд хангалттай мөнгө өгч чадна шүү дээ. Чи чинь мөнгнөөс болоод нүд чин сохорчхоо юу? Бид мөнгөний төлөө тоглодог хэрэгөө. Даамын хүртэл балаа тоглоом гэж хэлж байна. Чиний нэр төр хайччихав. Ингээд явлаа. Тэгэхээр манай Чо бол зөвхөн сайн тоглохоос гадна даамныхаа өв соёлыг тээж яваа нөхөр юм байна. Тэгэд гэртээ хартал. Шуудан дотор нэг цаас байж байна. Харсан чинь нөгөө хүү өгсөн даалгаврыг нь биелүүлчихэж. Та амлалтандаа хүрээрээ ноён Чо. Ингээд биччихжээ. Чо шуудал менежер лүгээ залгаад нөгөө хүүтэй уулзалт тавладаг. Тэгэд хүүтэй уулзлаа. Шуудал даам өрлөө. Хүү 3 нүүдлийн илүүгээр эхлэх юм байна. Хэрвээ би хожих юм бол та миний багш болно шүү. Яагаад би гэж? Яагаад гэвэл та хамгийн шилдэг нь. Би тэгжил сонссон. Таныг Хятад Солонгосыг хожоод дэлхийн шилдэг болсон гэсэн. Тэгэхээр Солонгос ч гэсэн шилдэг нь гэсэн үг. Ингээд л цаанаас нь Будука. Ой, Солонгосдоо шилдэг гэдэг чинь дэлхийн шилдэг гэсэн үг. Солонгос номер 1 болсон гэдгийг мэдэхгүй юу? Амаа мэдэрэ. Маструуд юм ярьж байхад та чимээгүй сууж иж болдгүй мүү? Ингээд Будука хийж
хэлжлээ. За ингээд тоглолоо. Өдөр чин тоглолчлоо. Чоо шууд л нэг хождог. Тэгээд дахиад нэг үзлээ. Хүүгийн нүүдлүүд дажгүй юм шүү. Нэг нүүдэл хийж дайраад манай чог хожчлоо. Ингээд нэг. Энэ удаад би хожигдлоо. Чи хурдан сайжирч байна шүү. Даам тоглох чамд гоё байдгүй. Хожигдох үнэхээр муухай санагддгаа. Би хожигдохоор унтаж чадхаа билждээ. Харин хожих үед энэ дэлхийн хамгийн жаргалтай хүн болдог шүү. Чоо маань инээгээд чамайг сөүлд ирэхээр хоёулаа хайнагаа хаглая. Баярлалаа ирхмэ. Намайг битгий ирхмэ гэж дууд. Намайг багшаа гэж дууд. Ингэж байна шүү. Багш нь болохоор болчлоо. Багш гинэ. Али босс. Чи хурдан багштай мөрөг гээд багш болцоолоо. Манай гурав хоол идэнгэ. Гү чи өдөр болгон тоглолттой байдаг байж хэдийгээр нь багшилнаа. Бас чи хүнд огшлоод байхаар сайхан зантай хүн ч биш дээ. Гэсэн чи эвгүй харж байна шүү. За. Ингээд хүүг явах үед өвөө нь өөрийнхөө алтан цагийг зүүж өгöd. Өвөө нь дандаа хамт байна гэж бодоод энэ цагийг байнга зүүж байгаарэ. Мэдүү? Ноён чоогоос сайн суралцаарай. Ингэж байна шүү. Цаана нь харин аав нь их л хөндий гаргаж өгч байна. Нэгэнд чи өөрөө шийдсэн бол сайн хичээгээрэй. Ингээд яг л аавуудын хэлдгийг хэллээ. За ингээд чанхүү хүн маань сөүлд багшиндаа ирлээ. Багш нь шууд л гэртээ хүлээж авч байна. Менежер нь хөөх энэ хүүг хараач ээ. Өргөн мөртэй, багцээчтэй. Ирээдүйд яг бүх болохоор хүү байна да. Энд чинь охин. Хөөрхий. Манай чанхүү маань багшийнхаа их нартай танилцлаа. Яг л ээжиг нь угтаж авч байна шүү. Багшийнхаа зургуудыг үзэж байгаад энэ хэн бэ? Энэ бол миний багш. Амар хүн bay шүү. Харангуутал сүрдэж байна. Одоо хэдэн настай вэ? Олон жилийн өмнө өөд болсон. Тэгээд орой холоо идсгэлээ. Чанхүү амттай байна уу? Тийм ээ хадагтай. Та их амттай хоол идэх юм байна. Гү хадагтай гэж дуудахаар жоохон сони юм аа. Тийм ээ. Бид одоо нэг гэр бүл гэсэн үг. Хадагтай гэж дуудаад хэрэггүй. Би тэгэд юу гэж дуудах юм бэ? Тийм шүү. Юу гэж дуудахаас чиний хувь тавилан шалтгааллах юм чинь сайн бод. Авга ихчээ гэж дуудвал яаж вэ? Ингээд авга ихчтэй боллоо. Удалгүй чанхүү маань тэнд байдаг даамны холбоон дээр яваад очлоо. Авигаа хаж ирээ юу? Үгүй би тоглохоор ирсэн. Гэт тоглолоо. Өөрөөсөө ах хүүхдүүдийг ядах юмгүй хожлоо. Алтан цагаа зүүчгээд л даамчдыг хожиж өгч байна шүү. Энэ хин юм бэ? Энэ чавагшин шав гисэ. Тэгвэл аргагүй штэ. Дараагийнх нь өөдгөр таймаа. Бүгдээр нэг дор тоглол яадیں۔ Ингэснэ бүгдтэй зэрэг өрлөө. Нэг нэгээр нь хожоод яваад байна шүү. Тэнд хүмүүс харин энэ үнэхээр сайн юм байна. Гоцавэстэй байна гэд яриад байна. Тэр үе тарин манай чоо Солонгосын ээлжид авраг шалгаруулах тэмцээнд өөрийнхөө хамгийн том өрсөлдөгч нам гэж олтой үзэж байна. Дараалсан аврага хамгаалах тэмцээн юм байна. Тэрүүгээр хүмүүс бид ноён чоо болон нам хоёрын эр үед амьдэрч байна гэхээр л олон удаа таарч тоглолоо шүү. Ингэж байна. Тэнд манай чоо харин алдаа хийчих шиг боллоо. Ингэж нөх хэрэггүй ажилтай. Ингэснэ хөлөө хөдөлгөөд байна. Яадаг дөхөө юм бол яраад байгаа юм болов? Менежер нь харин тэнд. За энэ бол одоо аргандаа оруулах гэж байна шүү дээ. Чи яаж мэдсэн? Би түүнийг мэднэ. Албаар өгөө шайж байгаад аргандаа оруулдгийг. Дараагийн нүүдэл дээр харин чоо маань дуу аялаад байна. Нам харин хожигдсноо мэдээд уурлаад гараад явчлаа. Дахиад нэг авраг ядах юмгүй авлаа. Тэндээс гараад явж байхдаа харин даамны холбоон дээр шавь нь хүмүүсийг зэрэгцүүл суулгаж байгаад хоцсон гэдгийг сонсдог. Йоо гэж шууд яваад очино. Яг харж явахтаа таарлаа шүү. Хамт гэртээ орлоо. Ирч гисэн үү? Өнөөдрийн тэмцээн юу болов? Хожигдсон. Дандаа л тэгж хэлхий. Тэгээд шавьдаа лекц уншина. Чиний тоглолтууд их муу байсан байна. Гэхдээ тэрнээс муу нь юу гэж? Чиний зан ааш. Юу? Би бүгдийг хоцсон штэ. Хожино гэдэг бол бүх зүйл биш. Чи дөнгөж суралцаж байж олон жил болсон хүн шиг аашлна гинэ. Чамд давуу тал байх тусам чиний нүүдлүүд залхуу болсон байна. Эцсээ хүртэл хамгийн сайнараа хичээх ёстой байдгийн. Өрсөлдөгчөө хүндэлж сур. Та өөрөө хөлөө хөдөлгөж амдаа дуу аялдаг үсттэй. Юу? Зойлогч. Чи над шиг авраг болцоход тэгж болно мэдвүү? Энэ номнуудыг унш. Би эднийг аль хэдийн уншчихсан. Анхан шатны амархан номнууд байлээ. Амархан гинэ. Ингэснэ хідэн дамөрөд. Аль тал нь давуу юм шиг байна. Цагаан нь чи тэгвэл цагааныг нь ав. Ингээд нүүлээ. Хэсэг нүүснэ. Одоо цагаан нь илүү хിവэрэл байна уу? Үгүй. Харин тэгвэл чи харыг нь ав. Ингээд нүүлээ. Тэгснэ буцаагаад цагааныг нь хожуулчлаа. Аргагүй л багш юм да. Чиний хэлсэн анхан шатны техникүүдийг би хэрэглэлээ. Тэгээ чи яагаад хожигдоод байгаа юм? Гоц ухаантан, авьяастай, ирээдүйтэй гэж хүмүүсийн хөөргөж байгаад битгий хуурт. Бодит байдал дээр чиний тооцоолох чадвар болон цээжлэх чадвар ч сайн. Тэгээд л тэгж байгаа юм. Бардманхаа болоод суур техникүүдээс суралц. Бас зөвхөн баруун гараа хэрглэж бай. Өрсөлдөгчтэй аль болох баг хөдөлгөөн харуул. Тэгээд ууланд авч гараад. Би махбодын төвчээр гэдэг бол их чухал зүйл. Бардам зан тэмцээнийг хурдан дуусгахыг хүсдэг юм. Харин биеийн тэнхээ чин барагдах үед чи яарч эхэлдэг юм. Ингээд заагаад байна. Зүүн гараар авах үед нь уучлаарай гэд баруун яг хүүтэйгээ хамт зэрэгцүүлээд өсөглөө. Манай чанхуу нэг л мэдхэд том залуу боллоо. Даамны холбоон дээр манай чогийн өрсөлдөгч нам байж байх үед нэг нөхөр дээвэр дээр жааж юм захиалсан байна. Гараад харсан чи манай чанхуу
Дээвэр дээр жааж мэдэж байдаг шүү. Нам түүнтэй хамт гой мэдэнгээ жаахан ярилцлаа. Чи намайг мэдхүү? Тэглгүй яах вэ? Та манай багшийн өрсөлдөгч нам шүү дээ. Өрсөлдөгч гин шүү. Мэргэжлийн болсон ч гэсэн суурхаа бүү зогсоогоорой. Багш чи үнэхээр шилдэгэн шүү. Гэхдээ би ядаж түүний талд нь хүрэхээр сайн байсан бол даанч би өнөөдрийг хүртэл тийм сайн болоогүй л байна. Суралцах биш, хожих гэж тоглол. Тэгэх юм бол илүү сайн сурдгийг. Манай чанхуу нэг л болдоггүй. Би дайраад болохгүй. Хамгаалах ёстой болов. Мэдэх юм алгаа. Тэр үед авууг их чинь. Чанхуу орой болсон ч гэсэн хичээлээ хийгээд л байх юм. Тэр ямар хөө байна? Удахгүй тэмцээ эхлэн үсттэй. Тэр чухал биш ээ. Гол нь тэр өөрийнхөө арга барилыг олох хэрэгтэй байна. Түүнийг битгий яаруулаарай. Тэр хүүхдэрээ шүү. Хэрвээ би эрхлүүлээд байсан бол тэр юм сурахгүй байсан шүү дээ. Би түүнийг хамгийн шилдэг нь болохоор хичээж байна. Тэгэд нэг тэмцээнд орлоо. Манай чанхуу маань их бодож удаан үгээд болдоггүй. Тэгэд хожигдчлоо. Чогийн атаархуу найз нь харин шавийг нь тавлаж байна. Би тэрийг тоглолтынхон дундуур унтчлаа л гэж бодсон шүү. Чанхуу яг л 60 настай хүн шиг тоглох юм а. Дээрээс нь яагаад улам муудаад байгаа юм болоо. Тэрэн дээр бооцоо тавиад 200 мянгаыг алдчихлаа шүү. Энийг харин манай чанхуу цаана нь сонсоод сууж байна. Тэгэд дотроо өвөө чоо багш маань хурдан бөгөөд хүчтэй. Гэхдээ арга барил нь надад таарахгүй байна. Би өөрийнхөө арга барилыг олох ёстой. Ингэж байна шүү. Тэр өрөө багш нь чанхууг загнаж байна. Тоглолтын нүүдлүүд дээр нь анализ хийж байдаг. Ингэх ёсгүй байсан штэ. Олоор нь дайраад хөлөг баатрийн өсрэлт. Тэгээд дээгүүрээ түлхэж нэгээр нь сунгалт хийх хэрэгтэй. Одоо болтол энийг сураагүй байна гэж юу? Эхнэр нь болиулах гэсэн болдоггүй. Дараа яригээд гаргачлаа. Чи дайрчуулах юм дээр ухарсан байна. Яагаад ингэж ардуур тоглох гээд байгаа юм бэ? Дайраад азгүйтэл ардаа хамгаалттай байх нь зөв гэж үзээд даан бол ухраад цамхаг барьдаг тоглоом биш. Дайрч, хазаж, эсгэж, саруудаж тоглох ёстой. Энэ миний стил биш шүү дээ багш. Стил гинэ. Нэгэнд хожигдсон бол стилч вэ, юу ч вэ? Хамаагүй болно гэж ойлгохгүй байна уу? Тэгэд чанхуу хамгаалж тоглосон шалтгаанаа тайлбарлаж байна. Хэрвээ аюулгүй хамгаалт хийсээр байх юм бол би хагас оноогоор хожих боломж 100% болно гэсэн үг. Ингэж тоглох юм бол тооцоолоход хэцүү гэж чамд хэд хэлэх юм бэ? Гэхдээ би тооцоолж чадах юм шиг санагдаад туршилт хийсэн. Туршилт гинэ. Чи суур чадваруудыг орхиод авьяасандаа найдаад байгаа мó. Ингээд унтраачлаа. Боли сурах хүсэлгүй хүнд заагаад ч нэмэр алга. Ингээд гараад явчлаа. Оройн харин ганцаараа жаахан бодлоо. Нэрэн хагас нүүдлэр хожино гэдг нь 100% гэдг нь ямар учиртай гэдгийг бодлоо. Нөгөө нүүдлүүдийг нь хараад байсан чинь бас тийм ч муу нүүдэл биш юм аа. Тэгээд чоо өөрийнхөө багшаа хэлж байсан үгийг сандаг. Энэ зүйл нь хөлөг дээр хийхэд хэцүүч. Үүнийг коми гэж нэрлэдэг юм. Ингээд ярьж байсан юм байна. Өөрөө бас жаахан туршаад үзтэл нэрэн болохоор ой шүү. Бадсан цаасаа эргүүлж эндүүдэд чанхуутай ярих гээд ордог. Тэгсэн чи аль хэдийн яваад өгч гэж урмынхтай нуугалсанд уучлаарай. Гээд зурус үлдээгээд явчихсан байна. Шууд гэрлүүгээ харих гээд гал тэрэгний буудлын дээр сууж байхад нь багш нь хүрээд ирлээ. Гудлаа өдөж байхад нэрээд гудлыг нь өдөж өгнө. Тэгээд хажууд нь суугаад чиний ярьсан хагас оноо яг үнэндээ буруу биш юм байна. Бас зөв гэхэд ч хэцүү. Дааманд үнэндээ ямар ч хариулт байдаггүй байхад би чамаас хариулт шаардаад байж намайг уучлаарай. Хэрвээ чи өөрийнхөө арга барилыг олсон бол би баяртай байна. Би энийг чинь дэмжнэ. Ойлгов уу? Ингэж байна шүү. Чанхуу маань уйлчлаа. Хамт саунд суугаад хүмүүс чиний зүрх сэтгэл рүү довтлохыг хүсдэг. Хожигдсон ч бай. Зүрх сэтгэлийг чинь бөхөөхийг тэдэнд бүү зөвшөөр. Сэтгэл хөдлөл, бодол, амьсгалаа хүртэл нууц байлга. Хэцүү байдалд орох үедээ өөрийгөө хамгийн тухтай байлгадаг орчныхон талаар бод. Тэгэд тэнд байна гэж төсөөл. Чи тайван байдлаа алдах юм бол аль хэдийн ялагдсан гэсэн үг гэж сургамжилж гарлаа. Бас яг адилхан цагаан чулуунуудаар цэвэр тооцоолж тоглох тоглолтыг хийж үзнэ. Байрлуулсан чулуу бүхэн чинь чамд ашигтай байх ёстой. Тавьсан чулуу болгоно санаж бай. Тэгээд нэг нэгээрээ явсаар чулуунууд нэгдэх үед чамд ялалтыг авчирна. Ингээд дараагийн тэмцээн боллоо. Чанхуу маань харин энэ удаа өөртөө ихтэй болоод оролцож байна. Багш нь харин шал өөр газар найзуудтайгаа байж байдаг. Чи очихгүй байсан юм уу? Тэг шаардлагагүй. Санаа зовлтгүй. Тэр улам сайжирч байгаа. Тэр магадгүй удаан хамгаалж нүүдэг байж болно. Гэхдээ эцэст нь өөрийнхөө дошин дээр авчрах болно. Тооцоолол дээр. Харин яг тооцоолж тоглохоор болох юм бол тэр надаас ч илүү. Ингэж байна шүү. Гэхдээ тэр яг 60 настай хүн шиг нүүж байлаа шүү дээ. Үгүй яг 80 настай хүн шиг нүүдэх юм. Ингэж байна шүү. Тэгсэн тэнд нь манай чанхуу хожиж байна. Тэгээд эцэст нь би өөрийнхөө арга барилыг олсон. Би багш шиг хурдан биш байж болно. Гэхдээ одоо дахиж хиндийч хожигдохгүй. Тэгээд гэр бүлэрээ хоол идэцгэн. Танайх ч нэг дээвэр доор 2 мэрэгжлийн тамирчинтай сайхан байна. Удахгүй манай чанхуу маань финал тоглох гэж байгаа шүү дээ. Тэр үед харин эхнэр нь гэр бүлийн зураг авахулыгээд бөөндөө зураг даруулдаг. Чанхуу энэ л дээ. Харахгүй байна уу? Тэр аль хэдийн нүүр дүүрэн мишээч гисэн байна. Энэ ч байгаа нь энэ юм уу? За.
Манайхан зүгээр л кино тайлбараа үзэх зураа Unitel app-аас хэрэгтэй бүх үйлчилгээг авах боломжтой гэж мэдсэн үү? Заавал салбар орох шаардлага байхгүй. Зүгээр аппликейшн рүүгээ ороод нүүр хэсгээс нь л гэхэд төлбөрийн мэдээлэл, дата үлдэгдлээ хараад нэг жуулан дата аваад бас өөрийн болон бусдын төлбөрийг төлөх боломжтой. Бас SIM сэргээх, POG код харах, шин дугаар авах, нэр шилжүүлэх, багц шилжих, роуминг үйлчилгээг идэвхжүүлэх боломжтой. Багш нь чанхуугийн нүүдлүүдийг хараад баярлаад байна. Маргааш нь харин Шавь нь өөрийнх нь гол өрсөлдөгч болсон намтай тоглох юм байна. За, маргаашийн тоглолтыг сайн хичээл гэж бодоорой. Үгүй би хожихоор төлөвлөсөн байгаа. Ингэж байна шүү. Ингээд шүвгийн дөрөв дээр манай чоо тэнд өрсөлдөгчөө идэж ууж байна. Тэгэнгээ чонхуу болон нам хоёрын тоглолтыг анхаарад байна. Нөгөө атаархуу найз нь уурлаад байна. Чанхуугийн аав нь харин тэнд ирч гэж. Ирснээ хүүдээ хилдэггүй. Харчхаад баярлаад яваад байна. Энэ аавууд уу? Чанхуу нам хоёрын тоглолтыг багш нь цаанаас нь үзээд зогсоод байдаг. Тэгээд Шавийнхаа нүүдлийг харснаа. Хальт мишээгээд баярлаад байна. Буцаж ирээд гялс хожчлоо. Өрсөлдөгч нь бөөн уур. Арын албаныхан харин нүүдэл дээр нь анализ хийж байна. Очоод харсан чинь муугүй шүү. Эцэст нь яг л хэлснийхэн дагуу хаг соноогоор хожихор боллоо. Нам баяр хүргэе. Танай багш та хоёрын өрсөлдөөн сонирхолтой болох бололтой шүү гэж хэд гараад явлаа. Баргаж Шавь нь багшаасаа илүү юм байна гэд хэлчлээ шүү. Чоо маань харин Шавь нь финалд гараад ирснийг хараад баярлаа зогсож байна. Хажуунаас нь Шавь багш 2. Шавь чинь хожичвол яах вэ? Болж үзээ. Дахиад 10 жил хэрэгтэй. Ингэж байна шүү. Тэгээд багш нь оройн ном авах гээд өрөөнд нь оронгоо тэмдэглэлийг нь хальт харчлаа. Тэгсэн чинь багшийнхаа өөр хүмүүстэй тоглосон тоглолтууд дээр нь анализ хийчихэж багшийн тооцоолол муу. Голоор нь довтлох үед багшийн хамгаалалт муу болоод байрлал шилжих үед ихэвчлэн алдаа гаргадаг гэд бичсэн байж шүү. Яаж вэ? Чанхуу ороод ирэх үед багш нь зөрөөд гарлаа. Маргааш нь нэг машин цуугаад тэмцээндээ явна. Эхнэр нь за болилдоо. Том тэмцээнд орох гэж байхад ядаж нэг юм хэлэлдэ. Юу хэлдэг юм бэ? Өрсөлдөөн бол өрсөлдөөн. Юу ч болсон өөрийнхөө хамгийн сайнаар л хичээх хэрэгтэй. За ингээд тоглолоо. Багш Шавь хоёрын өрсөлдөөн. Улсын аварга шалгаруулах финал дээр. Чанхуугийн аав нь харин гадаа ирчихсэн байна. Манай хоёр сайхан нүүж байна. Чанхуу маань жаахан тухгүй дээд ирэх үед гинэт багшийнхаа үгийг сандаг. Тайван байдал чинь алдагдах үед тоглоом дуусна. Өөрийгөө хамгийн тайван байлгадаг газрын талаар бод. Тэгээд тэнд байгаагаар төсөөл. Гэтэл Чанхуу маань нүдэ ханаад хүүхэд байхдаа суудаг байсан аавынхаа цагны дэлгүүрт сууж байна гэд боддог. Тэгээд шал өрөөр нүүж эхэллээ. Хамгаалсаар явж байгаад тооцоолол дээрээ авчираад тооцоолж эхэлнэ. Байдал эрэглээ. Одоо харин чоод их тухгүй санагдаад эхэллээ. Манай чоо бодсоор угаад сүүлдээ бүр орой болчлоо. Тамхиныхаа үнсийг андуурч ус руугаа хийгээд тэгснэ усаа дараа нь өөрөө уучлаа. Арын албаныхан гайхаад сүйд болноо. Энд нэг юм болчлоо шүү. Али өөртөө очиж үзье. Ингээд 11 жил дараалж төрүүлсэн домогтчоо хожигдох үеийг бөөндөө очиж үздэг. Тэгсэн нээрээ хожигдчлоо шүү. Чоо маань эвлэрч чадахгүй суугаад байна. Чимээгүй гараад явах гэтэл. Ноён чоо та Шавьтай хандаж хэлэх үг байна уу? Одоо надад түүнд заах юм байхгүй. Тэр өөрийнхөөрөө явна гэчээд гараад явчлаа. Яагаад баярлахгүй ийм сонир болчихв? Чоо өөрийгөө хожигдно гэж тооцоогүй бололтой. Чанхуугаас ярилцлага авах үед багшийн маань хувьд харамсалтай байна. Би их онцгүй аргаар хөдсөн. Гэж бай шүү. Чоо харин гатаагаар чагаар амьсгална. Тамхи авах гэтэл тамхин дуусчихжээ. Нэг л биш болчлоо шүү. Гэртээ орж ирэхдээ хүртэл юу ч дуурсангүй. Чанхуу харин өрөөндөө ороод өвөөгийнхөө зургийг харж байгаад өвөө өнөөдөр та намайг харсан ч болоосай. Би бүх насаараа хүлээсэн ялалтаа авсан. Өөрийнхөө арга барилаар гээд үйлж байна. Чоо харин сонирн болчлоо. Их л юм бодоод бай шүү. Маргааш нь өчигдрийнхөө нүүдлийн талаар бодох үед гол дээр хоёр зэрэгцэгт нь голдон тавих ёстой байсан гэдгээ ойлгодог. Аль эртэл тоглолт шийдэгдчихсэн байжээ. Энд тавиагүй болохоор бусад бүх нүүдэл нь Чанхуугийн тооцоолсноор явчихсан юм байна. Тэгээд Чанхуутай хичээлдээ орлоо. Яг өчигдрийн шиг нүүдлүүд хийтэл Чанхуу тэндээс энд хамгаалвал ямар уу гэд нөгөө голдон тавих үйлдэлийг нь санал болгоод байна. Багштай заах нүдэ. Чоо жоохи эвгүүцлээ. Шууд уурлаад чулуунуудаа шидчихлээ. Багшаа өчигдрийн тоглолтод уучлаарай. Юу? Би чамд ингэж заасан уу? Хэрвээ би чиний эсрэг тоглож байх юм бол би чиний багш уу? Эсвэл өрсөлдөгч чинь үү? Хэлээч. Өрсөлдөгч. Нэг хожлоо гэд бардамж болохгүй. Үүнээс хойш би тоглолтын анализ хийхгүй. Ингээд босоод явчлаа. Үүнээс хойш манай чоо нэг л биш болчлоо. Тэмцээн болгон дээр Чанхуутай тунаж үлдээд болдоггүй. Тэгээд зөндөө олоудаа хожигдчихлоо. Нэвтрүүлгээр 11 дараалж аваргалсан манай чоо аварга маань сүүлийн 9 тоглолт дарааллаж өөрийнхөө Шавьд хожигдлоо. Гэж байна шүү. Чоогийн финалийн тоглолтууд болж өгдөггүй. Нөгөө талд харин Чанхуу ямар ч сэтгэл хөдлөл, ямар ч илэрхийлэлгүй. Зүгээр л машин шиг тоглоод хожоод байна. Нөгөө атаархуу найз нь чоо яг үнэндээ хожихгүй болохоор ямар ч сонирхол алгаа. Өрсөлдөж байж л үзэх юмтай болно үсттэй. Гэтэл зарим тоглолт дээр Чанхуу багшигаа зүгээр бутнэр гэж байна шүү дээ. Бас сонин дээр Чанхуу даамны хандлагыг өөрчилж байна. Даам бол тулалддаг спорт гэж олон хүн
үздэгч ий чанхуу эцсийн мөчөд хожих нь илүү чухал гэж харуулж байна. Тэгээд дахиад нэг тулах үед манай чоо бол бүр яг өөх гэж байгаа юм шиг харагдаж байна шүү. Нүд нь улайгаад чулуу нь урсаж харагдаад хамраас нь цус гарч байна. Манай чанхуу харин аавтайгаа хоол идэж байна. Хоол нь нэг л ордоггүй. Улсгүй байгаа мó? Үгүй. Би багшийн болон авга ихчийн өмнө буруутай юм шиг санагдаад байна. Тэглээгээд чи ялагдаж өгч болох юм уу? Болохгүй. Би ингэж заалгаагүй. Ингэж байна шүү. Тэгээд тэр оройдоо багшигаа унтахыг хүлээж байгаад гэрте ордог. Тэгсэн багш нь гадаанаа сууж байна. Ирчихв гэд жаахан ярилцлаа. Гудлаач үдэж чаддгүй байсан миний шав одоо мэрэгжлийн тоглогч болжээ. Одоо цаг нэрсэн юм шиг байна. Чи өөрийгөө авч явах цаг нь болж. Үгүй. Надад сурах юм их вэ. Надад харин чамд заах юм юу ч үлдсэнгүү. Уучлаарай багшаа. Юу? Би чамд ингэж заасан уу? Би чамд ялахыг заасан болохоос ялсандаа харамсахыг заагаа юу? Би өөрөө харин хожигдож болдог гэдгийг эндээс сурч авч байна. Эндээс явсан ч гэсэн ирчээ сулруулж залхуурч болохгүй шүү. Гэт бослоо. Тэгээд бодоод байсан чинь би амжилт гаргасны чинь төлөө хизээч чамайг магтаж байгаагүй юм байлээ. Чи сайн байсан шүү. Багш нь чамаар бахархаж байна. Чи үргэлж миний бахархал байх болно. Гэсэн чинь чанхуу маань уйлчлаа. Энэ олон жил энэ үгийг сонсох гэж зөндөө их хичээсэн шүү дээ. Тэгээд шавыгаа өдөж өгнө. Чанхуу маань авга ихчтэй үнсүүлээд багштай харин анх яаж шав орсон шиг яг адилхан сөгдөж мөргөд явлаа. Багш нь харин дуурсгал болгоод нэг цаас өгдөг. Харсан чинь багштайгаа анхудаа тоглосон тоглолтын үзүүлэлт байна. Эндээс л амжилт нь эхэлсэн шүү дээ. Чанхуу маань нулимстай тэндээс үлнэ. Ёстой л нөгөө эрдмийг сураад буцаж байна да. Багш нь харин жаахан гонигтай харагдаад байна. Энэ мөчөөс хойш чоо маань даам тоглосонгүй нилээд удлаа. Өрсөлдөгч нам нь зүгээр хүлээж байгаад хожоод байна. Гэртээ ирэх үед эхнэр нь тоглолт ямархуу болов? Хожигдчихсан. Би хожигдсан хүнтэй хамт амьдарч чадна. Харин өрөвдөлтэй амьтантай болж чадахгүй шүү. Битгий хулчаагаад бай. Би чанхууг хайрладаг. Гэтэл чамаас болоод би чанхууд уур хүрээд байна. Чи яагаад тийм өрөвдөлтэй зан гаргаад байгаа юм бэ? Гэт загинчлаа. Манай чанхуу харин тэмцээн дээрээ ирж байна. Бүдүүка тосоод хоолоо идсэн үү? Үгүй, би өлсөөгүй. Гэсэн чи тэндээс нөгөө атаархуугаар аргагүй. Аваргын амжилтандаа бардаад өлсөхгүй байгаа биз? Багшигаа залгиж гарч ирээд л. Чи над үгээ бодооч ээ. Юу яриад байгаа юм? Тоглож байна. Тоглоом. Ингээд л чанхуу. Та байсан бол яах байсан бэ? Юу? Би юу? Тийм ээ. Та миний оронд байсан бол яах байсан бэ? Хожигдох байсан уу? Чи надаас яагаад ингэж асуугаад байгаа юм бэ? Тийм ч болов уу гэж бодсон юм аа. Танд ямар над шиг сайн багш байх биш. Юу гинэ? Муу золигч нь. Би тоглож байна. Тоглоом. Өө хөөрхий. Пятнол чад яваад өглөө. Манай чоо харин найзуудтайгаа ууж байснаа. Бороонд шөхөргүү гараад явчлаа. Тэгээд буланд очиод яг бөөлч гэж байтал. Тэндээс нөгөө өрсөлдөгч нам нь хүрээд ирлээ. Намтай жаахан ярьж суунаа. Нам чам шиг хүн ийм жижиг зүйлд өвдөг сөхөрхөөр надад хэцүү байна. Чи намайг өчнөө олон удаа хутгалаа үсттэй. Чи намайг хурцалдаг. Гэтэл өөрөө ингэж явах юм. Хүн бүрл цохиулахаараа гимтдэг үсттэй. Чанхууд ч бас хэцүү байх шиг байлээ. Над шиг багштай болохоор тэгж байгаамаа. Авраг улсын хэрнээ баярлж чадахгүй байж байна. Түүнийг илүү хүчрхэг болгохын тулд чи өөрөө түүний сайн өрсөлдөгч байх хэрэгтэй шүү дээ. Хутгалуулсан шарах хүртэл шин махаар төлжиж идэгдэг шүү дээ. Чи даамны өрг дээр амьдардаг хүн. Чи эндээс зугатаад хаашаа зугтана гэж өөрөөрөө байл да. Чам шиг ялагч хүн зугтах нь чамд зохихгүй байна. Ингэж бай шүү. Тэр үг гол руу нурах бололтой. Манай чоо гэртээ хараад багшийнхаа зааж байсан хуучин хичээлүүдийг нь хардаг. Тэгээд багшийнхаа өгсөн өрг дээрх бичгийг уншлаа. Даам бол бусдын эсрэг биш. Харин өөрийнхөө эсрэг тулалдах тулаан гэд бичиж. Мартсан юмыг нь сануулга бололтой. Өрсөлдөгч дээрээ биш өөр дээрээ төвлөрөх хэрэгтэй байх нь. Дүрс шилжиж нөгөө атаархуу нөхөр явж байна. Өнөөдөр чи чоотой тоглолттой байхаа. Цаадах чинь ирэхгүй болохоор шууд хожих нь дээ. Шууд хожихын сайхан нь юу байгаа юм? Би чоог уулна хожие гэж бодож байсан. Данч тэр хулчаагаад ирэхгүй байна. Ингээд өөрийгөө шидэд яваад ортол. Чоо аль хэдийн ирчихсэн сууж байна. Манай хүн дахин сэргэлтийг авсан бололтой. Ингээд жилийн дараа манай ий чанхуу цэрэгт явчаад хүрээд ирлээ. Тэгт нарийн багш нь буцаад хүн болцсон байж байна шүү. Гутлыг нь үдэж өгч байна. Багшаа өнөөдрийн тоглолт юу болов? Мэдээж би хоцсон шүү дээ. Ойлгомжтой юм асууж байх юм. Би өчигдрийн тоглолтыг чи харсан. Чи одоо ч тулдахгүй хамгаалсаар байгаа мó. Тулдахгүйгээр ялж болохоор байхад яагаад эрсдэл гаргах хэрэгтэй гэж? Чи айсандаа тулдахгүй байгаа юм биш үз? Яалаа гэжтэй. Би хиний шав билээ дээ. Тэр үед нь мэдээгээр ий чанхуу одоо нэг л удаа авраг болох юм бол багшийнхаа дараалж 11 аврагалсан амжилтыг эвдэх гэж байна. Гэж байна шүү. Тэгээд 11 дахь тулаанда дахиад багштайгаа тунжүүлдлээ. Багш нарын тоглохынхоо өмнө ярилцлага өгдөг. Чамд эвгүй байвал болсон ч болно шүү. Оо тийм үү? Болчихё л доо. Юу? Тоглож байна. За. Та өнгөрсөн жил ард түмний хайртай тамирчнаар тодорсон. Үүнийгээ юу гэж бодож байна? Би арай эрт хожигдож эхлэх ёстой байсан юм шиг байна. Дараалж хожоод байх үед хүмүүс надад их л
л дургүй байсан шүү дээ. Таны шав таны рекордыг эвдэхэд ойрхон байна. Өрсөлдөгч болон шавьдаа хандаж та юу гэж хэлэх вэ? Миний шавьч байсан тэмцээн бол тэмцээн. Бид үргэлжил хамгаа гаргаж өрсөлдсөөр ирсэн. Одоо ч бас ялгаагүй. Гэт тоглолоо. Багштайгаа дахин нэг өрлөө. Тэмцээн их хурдан өрнөж байна. Манай хоёр маш хурдтай нүүж байна. Цаг барьж байгаа залуу хүртэл тэнд нь сандраад байна. Ари албаныхан харин нүүдэл болгон дээр нь анализ хийж байна. Нам харин тэнд нь тайлбар хийгээд зогсож байна. Чанхуу бол тооцооллын авраг. Түүнийг давж тооцоолох хэнч байхгүй. Хамгаалж тооцоолох нь түүний гол арга барил. Багш нь харин өнөөдөр яаж тоглохыг харъя. Чоо өнөөдөр илүү өөр арга барилаар үзээд явах шиг байна. Тийм ээ. Тэр илүү нягтандаа хийж гисэн нухацтай үзээд байна. Хөөх хараад угаарай. Чанхуу 7 страйк авчихлаа. Өнөөдөр ч ялгаагүй ялах шинжтэй байна. Инgeх үед багш нь өврөөсөө чихэр гаргаж ирээд идэж байна. Тамхи хайчихсан бололтой. Чанхуу талбаруудыг нэг нэгээр нээцлээд байна. Харин чоо өөр байрлал руу шилжилт хийж тоглож байна. Ингээд энэ тэндээс хүмүүс тайлбарлаад байна. Энэ тэмцээн бол багш шав хоёрын өрсөлдөөн гэхээс илүү жинхэнэ мэрэгжилтнүүдийн өрсөлдөөн болж байна. Тэд яг л дайснууд шиг тоглож байна да. Байц Чанхуу бодож байна. Одоо толгойдоо мянган боломжит үйлдэлүүдийг тооцоолж байгаа да. Манай Чанхуу маань тооцоолж байгаад яг тооцоонд нь буусан газар руу давталдаг. Энэ нүүдэл нь Чанхууд том давуу тал өглөө. Чогийн хувьд харин том хан бий боллоо. Чанхуу номер 1 болоход ганцхан хожил дутуу байгаа. Нам тэнд. Тийм ээ. Хамгаалж байгаад өрсөлдөгчийнхөө чухал байрлалыг хамгаалтаар эзэлж авах нь Чанхуугийн гол нүүдэл нь. Чоо харин энэ тоглолтын турш давуу тал аваагүй л явж байна. Ингэж байна шүү. Манай чоо бодож байгаад нэг нүүдэл хийлээ. Тэгсэн чи хүмүүс гайхнаа. Яагаад ийм нүүдэл хийчихвэ? Чанхуу харин ухарлаа. Чанхуу сая ухарчихлаа. Яагаад ухарч байгаа юм бол? Нам хүртэл тэнд гайхлаа. Би юун дээр алдчихв? Саяныхыг сайн ойлгосонгүй. Юу төлөвлөж байгаа юм бол? Ингэж байна шүү. Чоо тэнд дотроо өхлийн цэг бол маш чухал. Нэгэнд тэмцсэн бол зүхтах харахгүй. Гэхдээ миний өхлийн цэг бол дайсны хувьд ч бас чухал гэсэн үг. Ингэснэ нэг нүүдэл. Нам тэнд. Байц. Одоо л ойлголоо. Хартал өхлийн цэгээрээ өгөөж тавьж байгаад нөгөө талд атаар хийж хамгаалт дүүсгээд өөр газарт давуу тал авах гэж байгаа юм байна. Жинхэнэ гоц ухаантны хийх нүүдэл байна да. Эцэст нь багшин шавийнхаа гарыг хүллээ гэж юу? Дааманд 2 хүн байж л төгс нүүдлийг хийдэг болохоос нэг хүн ганцаараа бүгдийг тооцоолж чаддгүй гэдэг үг энд хэрэгжиж байна. Ингэж байна шүү. Чанхуу маань эвгүүтлээ. Цаана нь харин манай чоо хөлөө чичиргэж байна. Хожих төгөхөөрөө энийг хийдэг шүү дээ. Найз нь хараад хардаа удаан хараагүй үйлдэл байх чинь вэ? Чанхуу харин ялагдлаа хүлэн зөвшөөрөөд тоглоом дууслаа. Багш нь хожичлоо. Эцэст нь нэг юм өөрийгөө ялж чадлаа. Чоо авраг. Ингээд дахин нэг удаа шилдэг гэдгээ баталлаа. Хаан эргээд ирлээ. Ингээд бөөн баяр болцоолоо. Чанхуу маань харин сэтгэл хөдлөлөө нууц сурсан учраас ямар ч нүүрний хувирал гаргасангүй. Ингээд чоо маань дахин нэг удаа цомоо өргөлөө. Оройн харин Чанхууг гэртээ урьж хоол идээд явхад нь харин багш нь бэлэг болгож нэг өрг өглөө. Чанхуу замдаа яагаад хожигдсноо бодоод нилээн бухимдаад байна. Тэгээд багшийнхаа өгсөн өргийг гаргаж ирээд хардаг. Тэрэн дээр нь даам бол өөрийнхөө эсрэг тулалдах тулаан гэд биччихсэн байна. Багш нь өөрийнхөө арга техник дээр ажилласан бололтой. Хэвлэлийн хурл багш шив хамтдаа сэтгүүлчдийн асуултанд хариулж байна. Чанхуугаас багш чинь яагаад таныг ялсан гэж бодож байна гэхэд багш маань тамхи хийснаас болоод ямар ч алдаа гаргалгүй нүүж байлээ. Ер нь тамхинаас л болсон бах гэж хошигнж байна шүү. Тэгээд саяын тоглолтоос их зүйл сурсан өшөө илүү хичээнэ гэд хэлж байна. Ингээд манай хоёр дахиад зөндөө олон тэмцээнд оролцлоо. Сүүлийн тэмцээн нь намар яг анхны цаснаар хоорондоо тулдаг. 1998 оны энэ тэмцээнээс хойш манай чоо аврагад шилжин авах цомыг нь тэр жигтэнд урсгал болгоод өгчихсөн байна. Энэ явдлаас хойш 5 жилийн дараа анхны цаснаар уучраа дарж тоглосон тэр өдрөөс хойш 15 жилийн турш Чанхуу чулуун даамны спортод ганцаараа ноёрхжээ. Багшийнхаа ширийг хатааж дэлхийн бүх цаг үеийн хамгийн агуу Солонгосын Гоугийн тоглогч гэж нэрээ мөнхөлсөн байна. Энэ түрээд кино маань дуслаа. Киночд байлаа. Нэрэн энэ киног бодит явдлаас сэдвэлсэн гэж хэллээ. Салбарын үйлчлэгийг Unitel Labs